За сайн байцгаана. Гэхдээ part 3-ын хэмжлэгээр уулзч байгаа даа баяр та. За тэгэд энэ та тэгээд зовоогод явах үгээд сүүс нэг нь болохоор яг энэ дээр бүгдийн сайхан базаад ярьцсан шүү. За юу. За тэгвэл тэгээд аним лугаар это. За тэгэл хоттой ирсэн чи. Манай энэ тэндгүүл баган царайлаг сайхан хүмүүс ажтэй зөө. Одоо ингээл хар. Гээл бүгдээрээ царайлаг зөө. Ганц царай муутан тэгээд манай хүү. За яхавтай ихтэй сэтгэлэн сайхан юм да тий. За тэгж явж байгаа л манай хэд маань аялагчдын бүлгэнд очиод бүртгүүлэхээр болноо. Тэгс чи манай Мио Том хоёр чинь бүр 1000 төвшөнтэй гараа зав. Гэтэ Мио арай илүү чүд илүү гарчтай зав. Тэгэл Макато төвшөнгөө үзсэн чи нэг левел хэвээрэл байдیں۔ Тэгэл тэндээс хүмүүс чинь өстой хоёр хүчтэй хүн дагуулсан баяали мангар бацаа мацаа ингээд бодоод өстой дотроо өстой 9 бусаар бодноо манай хүн чи өстой 50 байхгүй нэр. Аа тэгээд оройч болж Мио Макато хоёр алхаж явдал өөдөөс нь нэг жижиг охин гараад ирнэ. Тэгэл энэ охин болохоор надаар хэлэх ажил байна уу гэд бас хөрх асууж зав. За тэгэл манай Макото ч бас юу ч бодлого нэг охиныг авчин зав. Гэтэ энэ охин одоо нэг энэ хотын нэг дээрэмчдийн бүлгэлд ингээд мөнгө холгаалж өгдөг ажилтай. Тэгэл энийг ч манай Макото мэдээл энэнийх нь их чинь барьцаалсан юм лээ л дээ. Тэр их чинь ингээ Макотогийн мэддэг охинтой айгүй адилхан царайд зав. Бараг л осны тусалж адилхан царайд. Тийм ч болоос тэр манай Макото уурлаад Мио Том хоёрт аврах даалгавар өгнөө. Тэгс чинь нөгөө хүч амар эвгүй царайтай сууж дээ. Тэгээ сууж дээ чи хөвчээд. Энэ нүүн юу шидийн туршилтанд ороод ийм царай гаргаж байгаа шүү. За. Та нар тэгээд битий нэг буруу мөр бодоод байгаараа. Шидийн туршилтанд ороод ийм царайтай болсон. За тэгэл Мио хурж ирэл дор нэдгээгээл хөлд дээр нь босгаад авчихсан дэртэй. Айгу хорд ээжгээд байгаа шүү. За тэгэл энэ гурыг гарах гэж өөдөөс нэг салгас сэдвнүүд гарч ирээд бөөндөө тэгэл дайрал ямарч нэмэргүй ялагчсан дөө. Ганц зохиол бол явж байгаа юм чи зүгээр бөөндөө. За тэгэл бүх юм аваад яг сайхан төгслөөдөө гэсэн чинь энэ хоёр маань хүчээ үзэх гээд хоорондоо дайралт дуршаад ундаа зэв. За тэгэл ингэ зах тавьж хотын сүдгээ ачнаа. Стандарт заяагүй шүү. Зүгээр л авраа. За тэгэл шороо манан донд хичдүүс. Би бинийгаа холоос харамгц таньж. Ойлэлтэн дуулалтан хоёр бие уулзаад. За тэгэл тэвэрлдэж аваал. Гэл хаз жаргалтай төгсөж байгаа юм да. Ер нь л ингэ төгсөө гэж байна. Яг энэс хинэл энэ ангид л ингээл төгсөж байгаа юм. За тэгэл Макото ч хоц үзснийг хараад нөгөө хоёроо сум донд сайхан холоо чулуудаа ичнөө нугас. Хотын бүр ингэ харалтаа бүр ийм амар дуусгайцсан баг. Бараг улс дайрсан юм шиг зүгээр. За ингээд энэ 2000 маань цөлөөд хэсэгтээ цөлөө явуулсан заяа. За ингээд аварсан хүмүүсийнхаа багтай цуг бөөндөө дараач отроо аялалт гарнаа. За тэгэл замдаа агнаад мангасуудаач агнаад. За тэгэл эд материалуудын цуглуулаа байж нэгэн айгу ховор мангас гараад ирнэ заяа. За тэгэл тэрийн тэлтэн за миний ээлжгээл манай Макоточ ном самаа барьж байгаа л бүгдээ сайхан цэвэрхэн их чинь сүлбээд алаа ичсэн тэр заяа. Айгу амархан алаа ич. Сип сап гээл тэгээд дуусаа. Нөөдөл маац зүгээр шок. За тэгэл бөөндөө тараал эд материалаа цугааж аваад манай Макото нэг 6 нүдэл автын заяа. Гэтэ 6 нүд нь айгу хамгийн үнэтэй 6 нүдэн заяа. За тэгэл оройлч тэгэл салалтын найр майр хийгээл. За тэгэл зэргэлдэх хот руу очиж зөөр нөгөөдөл чинь бүр ингээд хот мот байраа баг нэр жихнээс л хот олоод онц. За тэгэл аалз маалз эдрийн жорог их зарим нэгэд хүн мөн төрхөнд баг орцсон байдیں۔ Заяа. Тэгэл бүгдээрээ сайхан бүгдээрээ шаргуу ажиллаал. Бөөндөөч газар тариал ирэхлээл баг л хот олоод хөгжин цэцэглээл байгаа юм да. За тэгэл Макотогийн нүдэнд нэгэн хуйг айгу нүдэн туснаа. За тэгэл энийг ч манай хүн өмсөхөр болоод. Энэ шидийн хуйг нь болохоор өмсөн хүнийхээ шидийг ингээд хухаа олтлон сордог заяа. Тэгэл ингээл Макото өмсч үтсэн чинь юун хухаа олтлон сорох. Нөгөө хуйг нь өөрөө шидийн хантлан сороод тэгээ хуйг нь өөрөө эвдэрчтэй заяа. Айгуу сонио хуй. Энэ Макотогийн шидийг үтсэн арай бишээ нэр. За тэгэл нэг худалдаа жанхын даалгавар өсөлтийг биелүүлгээд манай Макото архивч найзад дагуулад өрөөд иртэн заяа. Тэрний юу гэх юм бол одоо нөгөө нэг 6 ширхэг нүд байгааз тэрүүгээрээ им хийж авах заяа. Тэр нь айгуу ховор юм заяа. За тэгэл имээ хийхэр болж байгаа юм да. Тэгээ ер нь л энэ ахгүй бол заваас сайхан сэтгэлтэй заяа. Эхнэр хоёр охин хоёр ингээд хүнд хараалуулаад өвчин тусчихдээ. За тэгэл имээ хийсэн чинь нөгөө нэг салга алх юм чанаа авч. Хоёулынгийн унгаагаад одоо ингэ салгалаад унгаачин заяа. Манай Макото яаж хийж байгаа л толгоон болгоо цохиот чамаагүй нэг чүү гэж нэг юм арай зайтан байж барьж аваа. Тэгээд ахтаар яваад атцсан шархтцсан нэлээд сэтгэл дундуурх сууждیں۔ Яг дөө их юм бол нөгөө имийн өгөх гэсэн чинь
хоёр охин эсэргүүцээд эхнэр нь бас эсэргүүцсэн юм лээ л. За тэгэл манай Макоточ тэгэл сайхан сэтгэлтэй юм болохоор за би л имич өгье доо гэл. Тэгэл манай Макото имийн нөхөр болж байгаа юм да. Өчөж авч байгаа л эхлээл эхнэрт нь имийн уулгах юм байна. Ах өөрөө имийн уулгаал. Одоо тэгээд дараачих нь болохоор охин зөө. Тэгэл охин гэсэн чинь мангас чиг хам ман дээр авирсан. Энэ бас амар зөө. Хүн юм уу гэхэргүй болцсон заяа бүр. Тэгэл дахиж барьж авал зутааг юм их ашиглаад барьж авал тэгэл имийн уулгаал одоо сүүлийнх нь үлдэн зөө. Нөхнөөс хөөхөө хүм ухаантай надаас хоолой молоо гээл. Тэгээд зутаагаар сайхан өцөж авч байгаа л имийн уулгаад тавьж байгаа юм да. Тэгэл бүгдээрээ чидгээл аз жаргалтай төгсөж байгаа. Тэгсэн чинь зөө. Нөгөө мөн новшин даригт талархаад дитэн зөө. Ууг нь манай Макото бол хамгийн минь хийсэн шүү дээ. Энийг юм дээр талархаж ирнэ яа гэв. Би энэ айгуу дургүй. Даалгавраа биелүүлж гарч явсан чинь. Мио дом хоёр нэг албачгээ нэг эзэнгээ огтож авнаа бас. За тэгэл ингээл энэ хоёртойгоо уулзаа байжс чинь шууд нэг хажуунс гидийн дайралт ороод иртийн зөө нэг шидтний. Тэгс чинь энэ одоо юу вэ гэсэн чинь нэг баахан хэсэг бүлэг аялагчд ингээ бөөндөө цогларсан. За хаста та нарыг өстө бүгдийг чинь өстө гөвшөд өг мөгшөд өг гэж заагаад тэгэд бөөндөө гөвшүүлчихэн дээр заяа. За яа найс юм бодчих тэр. Тэгээд томоо босс нь алгаа утсан чинь нөгөөхийн бодлын носцгийн арт нь хөөхөө нэг хүү асрамжийн газрын хүүхдүүд байж дээ. Энэ хүн муу юм уу гэж бас сайн хүн зөө. За тэгэл манай томооч өршөөгөл энэ таавс энэ хүн мань хөөхий итгэдгийн болохоор тэгээд буруу хүнийхээ талд орцлоо юм байлээ л дайсны талд ороод. Гэтэ яг хаа одоо манай энэ хүнийг манай том баашууд өөрийнхөө доор цалин хөлс мөсөө өгөөд тэгээ нэг илт өгөөд өөрийнхөө доор ажиллуулахаар болтын зөө. Энэ хүн яагаад хурцгдсан бэ гэх юм бол одоо энэ нэг хөгшин өвгөнтэй яриад энэ болохоор муутлын хүн зөө. Тэгээд энэ худлаа яриад одоо нөгөө нэг эхнэр хоёр охинд нь унтуулах хараал хийнэ гэж жаад мангас болгохыг хараал хийцэн гэдэг хэлээгүй зөө. За тэгэл манай үчин тэгэл бас эр хүн юм болохоор явж чаал уучлахгүй наа манайхаас. За тэгэл маргааш нь тэгэл Макото тэр хэд маань бөөндөө сайх хурал хийж байна. Ер нь бол хурал дээр үл дайцт нь гээд ямар ч толд хүсэлгүй болчтой зөө. Ягаад вэ гэх юм бол Томо Мио хоёр ингээд тэр хоёртой ингээд ер нь ингээд Макотоны гуравтай дайцт нь толддог зөө. Яг хөө манай хоёр ч авах гайгүй зөө. Ингээд сул боломж олгоод дайруулсан. Манай Макото л харин ямар ч дайрах завсар зай өгөхгүй зөө. Зүгээр ингээл галт бөмбөлгөөр дарайл бүгдийг ялаач зөө. Нэг дайралтай. Тэгэл нөгөө дайцт нь ч тэгээд хөөх юм маань ямар ч хичээл зүтгэлгүй болчтой зөө. Тэнгүүтлээ манай Томо шууд үзчихсэн түүхэн кинонуудаас нэг санаа гарганаа. Бараг л цус дэвдэж шиг зөө. Ингээ овг бүр өөрсдийнхөө толгойлогчийг гаргаж ирж хооронд нь толдуулдаг зөө. Тэгээ энэ дээр нь оркод нь хэлцтэй зөө. Тэгэл ер нь бол энэс цаашаа ингээд зэргэлдэг хотод бүх амьдардаг овгуудыг гээд овг бүрээс нэг байлдааны хүмүүс гаргаж ирж ингээд тэмцээн маягийн зохиодог болсон зөө. Тэгэд ингээд тэрүүгээрээ ингээд ранкинг ирэмлэлдэг болоод ер нь л нэг иймэрдүү. Ямар ч тач бол орон зайгийн асуудал бол ингээд шийдэж байгаа. За тэгэл буцаал хоттой очсон чинь ингээ нэг асуудал гарсан юм тийм зөө. Бүх атлетлагчт нь хайгчт нь ингээ бүгдээ ингээ гимтцсэн зөө. Тэгээ ямар ч ингээ даалгавар биелүүлэх хөнгө болоод дуусчтیں۔ Зөө. Тэгээ энэ ер нь бол тэгээд манай хэдийн л бурал та. Жаа зөвлөгөө зүйл те. Яг өөрсдөө тариг бол юм болохгүй л дээ. За тэгээд Макото Томбиод нэг даалгавар өгдیں۔ Зөө. Тэр даалгавар нь юу вэ гэх юм бол нааша хот руу аялж ирсэн хэдийгаа Томьёо ингээ бэлтгэлжүүлэх даалгавар өгдیں۔ Зөө. Гээд энэ хотын болохоор цэгийг гэдэг нэг хэлхээ мартчихсан. За тэгээд цэгийн шилдэг адал явдал хайгчад болго гэл нэг тийм даалгавар өгöd. За тэгээд манай Томьёогийн аимшигт бэлтгэл одоо ингээ эхэлж байгаа юм да. Энэ үдийн манайста жиггээ ясын цайлга нөө амтнаараа өвлээ өстө далаа малаад модон түлжмөлээ. Жиггээ ясын цайлтал бэлтгэл хэлээ. За тэгээд эцсийн шалгалт бол одоо нэг хэдэн сарвчинг ялах зав. Хэд ч бишээ бас нэг 100 гаруй зав. Энэ сарвч нь бол нэг 100 дугаар төвчнөх гэсэн үг зав. Ер нь бол айгүй хүчтэй зав. За тэгэл манай хэд маань нэг энэ дээрс Томьёо энэ дээрс буруу дултаад байна. Айгүй хөөрхөн зөвлөгөө өгсөний эцэст энэ хэд маань нэг үүрийг ингээд Томьёогийн тусламжтайгаар ялж чаддیں۔ Тэгээд Томьёогийн дараач өгсөн даалгавар нь болохоор дахиад нэг сарвчны үүрийг очоод устгаад эргээд нэг тийм даалгавар өгсөн зав. За тэгэл аялагчдын бүлгний огтож охин тэгэл нөгөөдөг юунд явсан бэлээ гэж гайхаал байжсэн чинь манай хэд маань овоо хүн шиг бүх даалгавруудаа биелүүлээд өстой жиггэл зовлон үтсэн баатар уц гэл хүрээд ирж байгаа юм да.
Тэгээ царай мараач. Бүгд тэр ховоо сэргэлэн цаваалцсан. Яг хав жоохон ядарсныг хэлдэг. Стацвал тэд нар бүгд тэр хүчтэй болсон. Тэгэд ямар ч тач хоёр толгойлогчийн сүүл авидэртэй зөө. Ямар ч тач л ингээд даал ороод билүүлчихлээ юм байна. Ингээд хөргөн хүчтэй болчихлоо шүү дээ. Энэ үеэр манай Макото маань худалдааны газар нэг хүсэлтэй байгаагаа манайх точоод хэлнэ. За тэгэл нөгөө ах зугаасаа тэгэл ачт нь юм хойно тэгэл өөстө тослыг гэл нэг худалдааны газар нэгэд өхөн тэр. Үзэгдэл шилжгээд нэгэн ой дотор хоёр ээл бохин аялагчдыг сайхан тайван гэх чинь ер нь алж авах нь тэр зав. Энэ ер нь яагаад вэ гэх юм бол шүү дээ. Яг энэ үед ингээ айгу ховор цэцэг ургадаг. Тэрийг ингээд авах гэсэн аялагчид одоо шууд хулгаагаар авах гэсэн аялагчид айгу хөд. Шууд тэдний шууд үгийн дөрөвгөл алцах нэртэй. За тэгээд энэ үеэрч манай Макото хоттой ирсэн. Ард иргэдтэйгээ сайхан уулзаад найрлаад байж байна. За тэгэл ард иргэдийнхэн тус бүртэн уулзаал бүгдэнтэй сайхан ярилцаал яж захт яасан сайхан сэтгэлтэй хаа юм те. Гүй мас чадварлаг хаамах. Угасаал хаана л та. Найрч сайхан болж дуусч орой болоход Мио Томо хоёр хоорондоо ярилцаа сууж гэд Макотогийн оршихуй алга болчихсон зав. Энэ хоёр зууг нь гэрээ хийсэн хүмүүс зав. Тэгээ Макотог ингээ баг үхсэн юм шиг алгуулчихдаг зав. Нөгөө хоёр маань зүгээр бөө айж сүйд болол Макото төр очтод Макото зүгээр л ном сум харвал байжтیں۔ Зав. Мио ч уйлж мойлцсон тэгэл Макото төр очил Томио юу болсныг асуухтал зүгээр л Макото хэлдэггүй. Зүгээр ингээ ном сум харвал татчихсан. Одоо ингээд тэнгуүтлээ Томио болохоор учрыг олдیں۔ Зав. Одоо ингээд Макото ингээд ном сум татахтаа ингээд бодлоо ингээд биднээсээ салгаад одоо ингээд хүрх бай хүртлээ ингээд бодлоо сонгодог зав. Энэ бол баг нөгөө хүн үхээрээ ингээд бодлоо ингээд биднээсээ гаргахдагтай адилхан зав. Тэгээ ингээд Макото ингээд ном сум татах толондоо үхээд баг амилж ийн гэсэн үг зав. Тэгээ тех бүртээ ингээд олон хүчтэй болоод тэгээ ингээд манай Томио боддог байхгүй. Миний эзэн болох хүн бурхантай дүүцгэж хүчтэй болох нэг юм байна гэж үнэхээр бодсонгүй гэл. Тэгээ ямар ч тач одоогийн Макотогийн шидийн хүч нь болохоор дээрхтэй яг адилхан төвшин заа юу. За тэгээд энэс цаашаа тэгээд манай Макото ном сумын бэлтгэл хийхээж болоод тэгэд ингээ бүр тэнгэрт нь хүртэл ингээ Макотогийн зэрэгэлдэх хотод нь ингээ бүр тэнгэрт нь од байдаг болсон заа юу. Та нар бүр тэгээр бодчих заа юу. За тэгээд ном сумынхаа бэлтгэлийг хийхээ болцсон манай Макото толгоонд өрсөг гудамжаар явж идэв заа. Тэг заад нэг өөртөө мангар адилхан царайтай хүнтэй таарсан заа юу. Бүр яг адилхан. Гэтэ нөгөө хүн зөвхөн хүн төрхтэй мангас заа юу. Мангас гэж тий. Ер нь бол нэг дагин тайрлагтайг төрөлгөөл болгож байгаа. За тэгээд чи гид нэг шар устай хүүхэн гарч ирээд манай Макото авах гэдтийн зөв. Энэ баг нэг бие өвлөгчгээл болгож байгаа. За тэгэл энээсээ яг гарч ирсэн чинь Мио Томо хоёрт баригдаад зөв. Тэсээ нөгөө хоёр чинь бит хоёр цамд хангалтгүй нүү гэдэг дундын зөв. За тэгс чи нөгөө хоёр шууд Макотог хувцсыг тайлаад Макототой энэ хоёр маань зүгээр ингээд юу яах гэдтийн зөв. Бүр хүчээр зөв. Хамаг юм хамаг хувцавцаа тайлаа. Тэгэл шууд за мэдхгүй. Тэгээ манай Макото ч бөө шок. Хамгийн анхныхыг зүгээр яг энэ хоёр зөв хүчээр авах гэдтийн зөв. За тэгэл манай Макото ицсэн тий. Шид ашиглаад нөгөө хоёроос цогтойч. Уун угаасаа Макото энэ хоёрыг ингээд гэр бүл шиг боддог байхгүй. Тэгээ гэр бүлийнхэн шиг боддог хүнтэй те. Тэр ч бас сонь штэ. Тийм болохоор болж байгаа юм да. Өө тэгс чи нөгөө хоёроостой битээр Макото таалагддаг юм байна ухааны бодод. Хоорондоо жоох санаа зовноо. За яг манай Макото тэгээд яг модон дээр үлгэхтэй байж байгаа эм бата таарн заяа. Яа манай эм бас тэгээд азар нэг үг мөг хэлэхгүй ойлгоод яваадаг юм да. Тэгээд маргааш нь жолж Макотогийн захиалсан шидийн хоёрч бэлэн болоод дайвартаж бол тэгээд шидийн хоёроо өмсч үзээд тэнгүүд төдөөдлгөө Мио хөрж ирж өчигдрийн явдалд уучлахгүй байгаад за тэгээд Мио Макото хоёр маань нөө нэг ширэнгөө байгааз тийшээ явахаар болтын заяа. За тэгс чи хойноос нь бас нэг хэдэн минут бас дагцсан заяа. За тэгээд нөө нэг ховор цэцэгтэйгээ таарлтан да. Энэ цэцэгнийх нь нэрийг мартчихжээ. За тэгэл манай Макотож Миог дүүшгээ боддог болохоор гарнаас нь нөтлөөд яв гэдээ хэлнэ. Яг энэ хэсэг дээр манай Мио ч зүгээр. Бөө баяр. За тэгэл яг гой хөтөлцөөл явж байсан чинь жаргалын хоёр садаа гараад ирэх нэртэй. Макото жатахжсэн гараа шууд
болол. Нөгөө өртөө тайлбарлана. Бид нар та нартай толдох гайгүй энд ивээр ярилцах гэж ирсэн гэл. Тэгэл яг үг зэгээ олох гэж чинь ардаас нэг хідэн салгалсан юмнууд гарч ирээд тэр байдлыг эвгүүтэл байцсан зөв. Тэгснээ зүгээр бид тэр цэцгийг оллоо одоо хэвээр бүгдийн нэстэ түүж заарна гэд улам дургу өнөрсөн зөв нөгөө хоёрын. Тэгэл нөгөө хоёр чинь шууд бэлэн байдалд ороод мяж оролцсныг хэлэх байж байгаа. Ингээл ер нь толдтой эхэлж байгаа юм да. Мяа про баг ухаан алдсан зөв. Тэгэл нөгөө хоёр ч дайрч эхлээл мань нөгөө нэг идэм манай хоёр ч цогтаал нөгөө нэг салгасан гурван ч бас цогтаал. Тэгсний Макото болоо чи тулдахгүй юм уу гэд нэг сонь нэмрээд идэв. Тэгэл Макото тэр болоодсан болохоор нөгөө нэг гурван ч Томьёо дэлж агаад зэргэлдэх хаалгаар нөгөө зэргэлдэх хот руу явуултын зав. За өөртөө ухаан алдсан мяаг сэргээж аваад тэгээд нөгөө нэг хоёр эльф бай болохоор нэг хүлж авч агаад ойлголцоод тосгон руу оцохоор болтын зав. Тэгээд тосгоны тэргүүн мэргүү өдөртэй нь уулзаад тэгээд бэжсэн чинь тосгоны тэргүүнийх нь хүүн орж ирсэн. Олон юм ярина өө. Ямар ч хэлэлцээр нь нааштай болоод тэр тосгоны хөгсчүүдээсээ гараад ивжээд нэг хоёр эльфийнх нь багшээ нэг том биетэй нэг юм орж ирсэн. Хан цөмлөд ороод ирсэн. Тэгснэ юу Макотогийн гарыг бариад 32 секунд болчтой юм. Би болохоор Макотогийн гарыг бариад 31 секунд л болсон гэд барьцаа зүгээр бөөр. Юу уурсан да шууд тухан тунд нь нэг зөхөд хаалгаар хийстэл нь гаргаа авчихдээ. Макото сэжиг аваад мягаар тагнуул хийх гээд тэгс ер нь бол нэлээд сэжиг бүхий хотож тартсан. За тэгэл найр хийгээ үдс чинь модын тэнд нэг хоёр бие бинийгаа боож алсан чинь голоос нь яс гараад иртээ. Тэгэл Макото очиод уулзах чинь нөгөө нэг яс чинь бас амар хээг утгац. Миний өмнө хэн гарч зүрхлэм мөрхлөв гээд бүлтбэл төсөрж яснаа Макотогийн ганцхан дарилт нь ялагдаад юу цохолцсон зав. За тэгээ ингээд Томьёо хурж ирээд байжсэн чинь энэ тосгоныхын тэргүүн Томьёогоос ингээд залуудаа хаалт хийж гоожсэн юм лээ. Тэгснээсээ Томьёог харангуудлаа бүгд мөрөгцөө өсч Томьёо өдөөс. Үгүй надад биш миний эзэнд мөрөг гэд нүүдэл бөөнтөө шок. За тэгэл нөгөө муу ясаач байцаагаал. Нөгөөдхнийхөө зарилгын асуугаад тэгс нөгөөх нь ингээд ертөнц хоорондоо аялах хүсэлтэй зэв. Тэгээ тэр нь ер нь бүцгүүгүүдийг Томьёо залруулж хэлээд болох магадл юм ердөөсөө 10% байгаа гэдгийг нэлээд. Тэгээ манай тэр нэг ясч өөрх юм бүр сэтгэлээр уншиж байгаа юм зэ. Тэнгүүд нөгөө Макотогийн аав ээж хоёр нь болохоор энэ ертөнцийн хүмүүс мөртлөө Японд очсон зав. Тэр бас айгүй амар хүмүүс байгаа шүү. За тэгэл хүсэл мөрөөдлөө алдсан лийч Макотогийн гэрээ талбарт болохоор олноо. Тэгээд Мио Томо хоёрсыг тийм 20 80-аагүй зав. Бүр ингээд 10 тэгцэн зав. Бүр Макото баг бүх шидийнхаа хүчийг дарж иш нэг юм өөрийнхөө албат болгож байгаа. Тэгс чи бас нэг улаан өстэй. Бас нэг залуу гараад ирнэ. Тэгээд тэрнийхэн шинэ нэр нь болохоор Шики гэдэг нэртэй бол. Нэр мэрээ нөгөө үз. Гинт Томьёо газар цус алдаад хөвтөд үнзээ. Зайвар дээр дэлбэрэлт болсон газар руу очиод тэнтэйсэн хоёр хүнийг газ хэмжлээд эргэн тойронд нь өөрийнх нь шидэв хүч тархсан байгааг анзаараад тэгээд нэг манангийн үлдэц байсан тэнлүү гараа оруулсан чинь санаандгүй нэгнийх нь бодлыг харчтай заяа. Тэгээд тэдний хулгай хийж байгаа дүрсний Макото хараад тэгэд нөгөө нэг салгалсан нэг шар өстэй юм авчаад Макотогийн шидэв хүч өрөвдлөөсөн бүгжийг авч шидсэн юм л л. Тэгэл тэрнээс л үүдэлтэй дэлбэрэлт болоод Томьёогийн хөлбөр болон нэг ингийн орк өгсөн байдаг зав. Тэгсэн чинь нөгөө нэг бүгд шидсэн нэг шар юм азар юм дүлтсэн зав. Одоо нэр муу хөөхгүй хүчтэр өнөөх юм та тэр. За тэгээд энийг гүзэхээр Макото өрөөд тэр юм да. Хамгийн ууралтгүй 50% нэг уурлахаар яадгийг гүзүүлэх өгч байгаа юм шиг л. За энэ чиний хаалсан оогрын бог нь илтгэж байгаа зав. Тэнгүүдлээ шууд хоёр гарын тастаал хоолоонд нь утга дүрцэн. Тэгэл ямар ч харамсаагүй юм шиг шууд алдсан. Угаас ямар харамсах хэвтэй юм шүү дээ. За тэгэл оогрыг оршуулах ёслолж болж тэгэл дотроо Макоточ бийцтэй гинэн байж дээ гээд юу нөөргөө жоохон зэмлээд байж дээ. Тэгээд Томьёоч гайгүй үдгэрсэн. Тэгээ Макото маань Шикийг дагуулад төв хот руу явахаар болт нөө дэлгүүр нэг юм хумаа цоглох гэдэг. Аянд гарахдаа ууг нь бол иймэрхүү байдлаар өдүүлээд тусалсан хүнтэйгээ салах ёс хийгээл аянчтай явдаг зам эсгүй бол шидийн тойрог ашиглаад найдвараар бэлгсэн шинэ өдрийг эхлүүлээд тийм байх болно гэж бодож байсан юм. Тэгсэн гинт нэг юм дайрна. Яагаад дайрсан асуудал юурээс юм хилдэггүй юм. Дайрсан шалтгаан гэх юм бол Макото новшин дайрагч нь
хүн чөтгөр хоёрын дайнд авчиад голд нь булгаа хийсэн гэдэг зөө. Тэгэд энэ нэг хоёр юм нь болохоор чөтгөрийн тал. Тэгэл Макото руу дайрсан юм билээ л. Яг тул нэг дагны гэрэл туцагтад боод ирсэн болохоор хүний тал гэж ойлгоол. За энэ гурван толгойныг үтцгээе. Нөгөө нэг хоёр юм чинь ингээд дагны шидийг хордог тэм чөтгөрийн бүгд зүгснэ. За одоо чамаа хийцгэс чи манай Макото. Тэгсэн үү гэл. Нэг шидийн хавчийг суглаа авсан чил нөгөө ч шокцсон. За тэгэл гайхал байцч манай Макото шууд супер сайн хувирлал хийгээл баргалцсан. Тэгэл энэ хэвэн тэр чигтэн дэлбэлээл энэ хоёрыг хол төлөө явуулчихдаг. Одоо тэгэл энэ хэсэг дээр нь шууд Кая хараа хайгаал хаануугаа байгаа газараас нь очиж шууд ном самуу татчаагаал энэ хоёрыг одоо шууд байхгүй болгоно. Энэ нэг чинжаалаараа зөв. Би манай хүний хамгийн шилдэг зэвсэг бол ном самаар харвах зав. Одоо шууд гал нь ном самаар л хараад авчихна. Энд ярилтын тэр хоёрод хааж чадна гэж бодсон юм шиг байна. Сландор бодох юм да энэ хоёр. За одоо ингэ гал явуулсны хаартаас шууд усны шид явуулсан зав. Энэ хоёрч зүгээр бүхэн шок. Галын хаартаас ус унч одоо яадаг хүн бэ юм бэ гэл. Яг энийг анхандаа зүгээр манай Макото одоо баг хүн юм уу гэд нэг доромжлоодсон. Хохно. За тэгэл усныхаа шидээр явуулсан да. Нөгөөх чинь за би усны шидэнстэй давуу мав илүү надаа идэг гэд их сансан газар өсөн шин хоосон зөө. Ингээл Макотогийн давуу гараад энэ хэвэн тэр чигтээ хөлтчихсэн. За тэгэл гиндүүлээл ардаас нь дайраал яг энэ дээр ингээл энэ хоёр яг халц тулахаар болж байгаа зөө. За тэгэл яг нүүх нь аваа нэг хүнсийг нэг хөдөлгөөн хийгээл Макото шууд сандарсан да зөө. Энэ дэр жоо сандарт. Өөрийнхөө барьж исэн сумаараа өөр мөргөлдүүлсэн чинь байхгүй илт нухарч нөгөө нэг юм байна. Энэ илтэн луутан холбоотой байсан юм шиг байна. Энэ илтийн хоёр байгаа. Тэгэл яг энэ хэсэг дээр манай одоо ч бас зэвсэг хийх бас лалтын юм шиг үгээд нөгөө одоо ч одоо бас магтнаа. Тэгсэн чинь шууд цээжиндээ наагаад дээшийг аваа явчихсан. Дээр авчирж шидснэ. Өөрөө тэгээ доошоо шилж явчихсан зөө. За тэгэл манай Макото ч одоо энэ хэсэг дээр шууд бүгдийн галын шидээр бүгдийг устгаал явна да. Тэгээ энэ дэр батуу өстой бат одоо наач өгсөн гээл байж дээ. Тэгсэн тэнгэр дээрээс галан бороо оруулаад манай хүн ороод ирд юм да. Тэгэл хоёр талын харимж зүг бүүн шокинд одоо яг ямар хатсан болоод байна гэл. Тэгэл сүүлийн дайралтаа одоо энэ дэр хийн зав. Өстой бүх хүчээ ашиглаж байгаа. Тэгсэн нөгөө хоёр маань ганц модон дээр тогтцсон. Зүгээр нөгөө жижигнээ зүгээрээ яг ганц өлгөөл алдлаа гэдэг. За тэгээд энээс хойшоо Макото нэг хоч үссэн байт юм аа. Дагны ингээд хоёр баатар дууцсан зав Макотогийн дараа. Тэгэд гурав дахь нь гарч ирээ. Гурав дахь нь болохоор чөтгөр гэж нэрлэлтэй болсон зав. Тэгэл Макотогийн шидийн дайралт одоо яг энэ хэсэг нь бол тэгэл арив нуур гэдэг үр нэртэй болчихсон зав. Яг энэ дайралт нь. Тэгэл чөтгөр хүмүүсийн дайнч дууссан да ингээд хэсэг гэн зорч болдог. За тэгэл манай Макотоос ирэл ямартай ч бол зэрэгэлтэй хөрдөнсдөөс ирээд тэгэд манай Сьюзен нэг маань ингээд дуусч байгаа шүү. За тэгээ бичлэг дуустал нүдсэн чамд баярлалаа заяа. За тэгээд лайк саба сайхан дарчаар. За тэгээд дараа чамшлэгээр уулзцгаая. Баяр таа.